Канадад 2 жил сураад төгсөөд 2 жил төслийн менежер ажиллаад нийт 4 жил болчихжээ. За Канада руу тэгээд сурах гэж байгаа бол манай монголчууд агентууд буюу зуучтай холбогдоод буруу сургуульд явцсан, буруу хөтөлбөрт хамрагдаад төгснөхийн дараа ажилгүй, ажиллах хэрэггүй, ажиллах визгүй болцсон байдаг. Тэгэхээр та хэдтэй анхааруулахын зорилгоор Канадын сургуулийн төрлүүдийг тайлбарлая гэж бодлоо. За эхний төрөл нь бол Public University буюу улсын их сургууль. Бакалавр, магистр, доктор зэрэгээ хийж болдог. 2-4 жил сурж болно. Онол судалгаа академи талдаа төвлөрсөн сургуулиуд байдаг. Гоё юм нь төгссөний дараа ажиллах боломжтой байдаг. Бакалавр, магистр, докторийн зэрэгээ хийх юм бол тэгээд төгснөхийн дараа та postgraduate work permit буюу PGWP төгснөхийн дараа ажиллах эрх буюу виза авдаг гэсэн, ажлын виза авч болдог гэсэн. За тэгээд co-op буюу цалинтай цалингууд дадлгах бас боломж зарим хөтөлбөрт нь байдаг. Шалгах хэрэгтэй. За тэгээд дунджаар сургалтын төлбөр нэг жилдээ 20-40 мянган доллар Канада доллар байдаг. Хоёр дахь төрөл болохоор private university буюу хувийн их сургуулиуд гэсэн үг шүү дээ. Шашин эсвэл нэг тусгай хөтөлбөрттэй байдаг, ороход айгүй амархан байдаг. Төгссөний дараа харин гай болж ажиллах эрх олгодгүй гэсэн үг. За тэгэхээр ийм сургуулиудаас бас болгоомжлох хэрэгтэй яхан. 3 дахь төрөл болохоор public college, улсын коллеж, том хотуудад ерөнхийдөө this college, that college гэж янз янзын нэртэй. Тэгэнгүүт college гэдэг ингээд сүүлэх үг нь college гэдэг төгссөн байдаг. За жижигхэн хотуудад Канадын жижигхэн хотуудад болохоор community college гэдэг нэртэй байдаг. За энэ сургуулиуд нь арай жижиг сургуулиуд диплом сертификат гартуулдаг сургуулиуд гэсэн үг. Тэгэхээр магистр, доктор, бакалавр хийх боломжгүй, дандаа нэг диплом сертификат авах боломжтой гэсэн. 1-3 жил сурч болдог. За тэгээд ихэнх нь нөгөө байрлал эсвэл цахилгаан ч юм уу яг тийм наривчилсан хөтөлбөрүүд байдаг учраас цалинтай дадлгаж, цалингуу дадлгаж гэх 2 төрөл байдаг. Тэгээд хоёулаа их боломжтой байдаг. Яг цалинтай зарим нь цалингуу яг нэг юм сурж явах үедээ 4 семестрийнхаа сүүлийн семестрийг яг ажилтээ цахилгаанчнаар ажиллах ч юм уу яг тухайн яг хөтөлбөрөөрөө сурсан зүйлээрээ дадлгаж боломж байдаг. Тэгээд төгснөхийн дараа яг эндээ үлдээд ажлын виза авъя, PGWP авъя гэж бодох юм бол энэ сургуулиудад 8 сараас дээш сурсан байх хэрэгтэй. Тэгээд гол нь Канадад ингээд ажилчид хэрэгтэй байгаа салбарууд, эрүүл мэнд, арилжаа, боловсрол, шинжлэх ухаан, тээвэр гэх мэт ингээд засгийн газар жагсаасан байгаа. Тэр салбартай холбоотой хөтөлбөрүүд байгаад тэгээд төгсөөд хийх юм бол та яах нь ажиллах эрхээ авах боломжтой гэсэн үг. За тэгээд тэр жагсаалтнаас гадуур хөтөлбөрүүд та сонгочих юм бол коллежид сураад төгсөх юм бол авах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр ямар хөтөлбөрүүд нь PGWP-тэй ажиллах төгссөний дараа ажиллах хэрэгтэй, ямар хөтөлбөрүүд нь ажиллах эрхгүй вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй байх нь. За тэгээд энэ коллежууд нь арай хямдхан сургалтын төлбөр нэг 14-22 мянган доллар байдаг дунджаар. За тэгээд 4 дахь төрөл нь болохоор хувийн коллеж. За ихэнхдээ зууч агентууд энийг санал болгоод байдаг. Тэгээд төлбөр нь бас ерөнхийдөө үнэтэй. Яг вэ бусад улсын сургуулиудаас арай бага зарим нь байж болно. Гэхдээ төгснөхийн дараа та ажиллах эрх, ажиллах визээ авах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр диплома аваад тэгээ Монгол буцсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрвээ нэг тиймэрхүү төрлийн сургуулиуд байх юм бол та болгоомжлох хэрэгтэй, хэлний бэлтгэлүүд их байдаг, жуучууд их санал болгодог. Тэгэхээр гой нэртэй сургуулиуд, гоё хотод байдаг ч гэсэн та яах нь төгснөхийн дараа бас үлдэх ч юм уу эсвэл ажиллах эрх визгүй болчлаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр анхаарах зүйлс нь улсын сургууль байна уу, хувийн сургууль байна уу гэж шалгах хэрэгтэй. Яаж шалгах вэ гэвэл Designated Learning Institution гэдэг DLI гэсэн жагсаалт байгаа. Google дээр үзээрэй. За тэгээд энэ жагсаалтанд орсон байх юм бол ерөнхийдөө албан ёсны сургуулаа гэсэн үг. За тэгээд програм чинь та их сургууль уу эсвэл коллеж аль нэгийг сонголоо гэж бодоход те яг таны програм чинь төгснөхийн дараа ажиллах эрх олгох боломж байна уугүй гэдгийг сайн шалгах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд Канадын засгийн газар гадаад оюутнуудын холбоотой хууль дүрмээ ерөнхийдөө өөрчлөлт байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн зөв мэдээлэл аль вебсайтаас
та өөрөө уншаад авч авах боломжтой вэ? Сургуулийнхаа яг таг сайн сургууль байна уу гэдгийг аль вебсайтаар шалгах вэ гэдгийг дараагийнхаа видеогоор тайлбарлая. Тэр болтол. Тэр бай.